За бидэнд өнөөдөр аймаг болгоноор тухайн аймагт суралцж байгаа эрэгтэй, ихтэй сургууль, коллеж суралцагчдын тоог 2024 оны байдлаар өгсөн байна. За тэгвэл энэхүү мэдээллийг хэдүүлээ бүсчлэн ангилгаж байгаа гэж үзвэл хэрхэн хийх боломжтойг одоо хэлбэраар хийх боломжтойг үздэцгээе. За хүмүүс ихэвчлэн яаж хийх гэдэг вэ гэхээр гарнаас ингээд бичиж өгөөд баян бүлгийн баруун бүс гэх мэтлэн ингээд биччихгүй байдаг. Доошоо ингээд бүх утгуудаа бичиж өгөхгүй байдаг бол энийг data validation ашиглаж хэрхэн хэлбэрээр хийх боломжтой үздэг. За эхлээд хэдүүлээ data validation оруулах байгаа ангилгаж байгаа утгуудын талбарыг сонгоод авчна. За дараа нь Alt A VB гэсэн shortcut-ыг дарахад за энэ хүү цонх гарч ирнэ. За эндээс хэдүүлээ листийг сонгоод өгчлөө. За энэ дээрээ одоо оруулах буюу ангилгаж байгаа утгуудаа бичиж өгнө. За баруун бүс, зүүн бүс. За энэ утгуудын хооронд таслал аваад яваад болно гэж ойлгож болно. Тэгээд төвийн бүс, хангайн бүс. За тэгээд мөн Улаанбаатар гэж оруулж өгөх ёстой. За ингээд оруулаад өгсөний дараагаар хэдүүлээ энэ нүдэн дээр очиход ингээд drop list-ээр гараад ирсэн байгаа. Түрүүний оруулж өгсөн бүсүүд. За жишээлбэл Баян Улгийн баруун бүс. За эндээс Харангай, хангайн бүс. За эндээс Дорноговь, төвийн бүс гэх мэтээр одоо ингээд оруулаад явбал илүү хэлбэр байх нэ.